Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандмаа мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмаагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг бид харуулж байгаа юм. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Арьс бидний хувь хүний онцлогийг хамгаалдаг. Үүнээс гадна арьс бол маш том толбойтой хүлээн авах эрхтэй. Арьсны өвчин. Би арьсны өвчин огт байдаггүй гэж боддог. Зөвхөн дотор талын өвчин л гадна талдаа илрэх үйл явц гэж үздэг юм. Иймээс элдв тос хэрэглэх нь утгагүй бөгөөд хортой зүйл. Гаднаас нь элдв тос түрхснээрээ бид өвчнийг улам дотогшоо оруулдаг. Түрхэж хэрэглэх элдв юм бол эмчилгээ биш, өвчнийг өрдөөл дарангуйлж байгаа хэрэг. Ямар ч өвчин хүн өөрийнхөө амьдралд сөнөөгч үйлдэл хийж, сэтгэлдээ сөрөг бодол агуулж яваагийн дохио юм а. Тэр тусмаа энэ нь арьсан дээр бүр тодорхой илэрдэг. Анагаахын сургуульд ирээдүйн эмч нарт мэдрэлийн эс арьс ургадаг гэж заадаг. Тэгвэл анагаах ухаан яагаад энэ томьёололд анхаарлаа хандуулахгүй бүх өвчтнийг элдв гормоны тосоор нялж байдаг юм бэ? Арьсны өвчин бол хуучин, гүнзгий нуугдсан булингар, ил гарах гэсэн бохир заваан зүйл. Арьс нь түүний дамжин гардаг хамгаалагч сувг юм. Арьсны өвчин бол сэтгэлийг бохирдуулж, гүнзгий дарагдаж хадгалагдсан бохир сэтгэл хөдлөлөөс ангижрахыг хүссэн бие махбодын хүслийн илэрхийлэл юм. Энэ бол айдас, түгшүүр, байнга өөрийгөө аюултай байдалд байна гэж мэдрэх мэдрэмж. Эсвэл хэн нэгэн зэвүүцэх зэвүүцэл, хорсол, үзэн ядал, бас хэн нэгний өмнө гэмших сэтгэл болно. Мөн ой гутах, ямар нэг юмыг эсвэл хэн нэгнийг төвчихгүй байх явдал. Бас нэг байж болох шалтгаан нь та өөрийгөө хамгаалах хүнгүй, өөрийгөө хамгаалж чадахгүй гэж бодох бодол юм. Учир нь арьс хамгаалах үүргийг гүйцэтгэдэг билээ. Эргэн тойрноо тайван, эрүүлэр хүлээж авах таны чадвар алдагдсан гэсэн үг. Үүнийг илэрхийлж хэлэх хэдэн үг. Ямар нэг юм захтнуулаад байна. Үүнийг хийхээс гар захтнаад байна. Зарим юмд захтнаад байна. Би өөрийгөө бохирдуулчихлаа гэх мэт. Харшил, тууралт. Энэ бол сэтгэл хөдлөлөө хянах чадвар байхгүйгээс үүсдэг өвчин.
Далд ухамсар ийм маягаар таны дотроо хадгалж явдаг сэтгэлийг бохирдуулж байгаа зэвүүцэл, гомдол, харамсал, хорслыг ил гаргаж байгаа юм. Хэрвээ та харшилтай бол өөрийнхөө эргэн тойрноос хэн нэгнийг хүлээж авч хүлцэж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь хэн нэг хүн, ямар нэг орчин, ямар нэг үйл явдал байж болно. Харин хүнсний бүтээгдэхүүн, эд юмс бол харшлын шалтгаан биш, шалтгаан нь таны дотор байгаа юм. Тууралттай нэг залуу ирлээ. Түүний далд ухамсартай харилцтал шалтгаан нь зэвүүцэл, гомдол, уур байлаа. Тэр 3 хоногийн өмнө дарагтайгаа муудалцсны дараа тууралт гарчээ. Сөрөг бодлоо огтхонч барьж чаддаггүй залуу байсан юм. Би түүний тууралтын шалтгаан дарагт огт биш, түүнд өөрт нь байгаа бөгөөд дарагдаа угаасаа дургүй гэсэн тэр хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Дарагдаа гомдож түүнийг буруутгах хэрэггүй гэдгийг тайлбарлаж өглөө. Залуу өвчний шалтгаанаа ойлгосноос хойш хэд хоногийн дараа тууралт нь бүрэн алга болсон гэсэн. Энэ хүн өвчнөө элдв тос түрхэж, эм ууж дараагүйгээр үл барам түүнийг дохио гэж ойлгож хүлээн авснаар өвчин түүнд харинч хөгжих түлхэц болжээ. Сэтгэл хөдлөлөө хянаж сураагүй байдаг учраас хүүхдүүд ихэнхдээ харшилтай болдог. Хүүхдийн харшлын мэдрэмж нь эцэг эхийн үйлдэлийн тусгал байдаг юм. Над дээр эцэг эхчүүд харшилтай хүүхдүүдтэйгээ их хэрдэг. Тэдэнд хоргойжүүлэх эмчилгээ маш сайн үр дүн өгдөг. Гэхдээ хоргойжүүлэх эмийн зүйлийг далд ухамсарыг цэвэрлэхтэй холбоход эмчилгээ бүр сайн болдог юм аа. Эмчээ, би 2 хүүтэй. Том нь эвэрүүл, баг нь харшилтай. Ямар ч өвчнийг бүр ердийн ханиадаж харшлын маягаар хүнд тусдаг. Жирэмсэлтийн явцад байсан сэтгэл зүйн үндсээ та харьцуул да. Таны ярьж байгааг би ойлголоо. Эхний жирэмсэл 50 өнгөрсөн. 2 дахь дээр нь ээж хүүхдээ авахуд гэж шаардаад би түүнийг сонсдоггүй гаргасан юм. Яагаад? Бид амьдралын боломжийн хувьд хүчрэхгүй учраас ээж 2 дахь хүүхдийг гаргаж хэрэггүй гэдэг байсан юм. Таны тухайн үед ээжтэйгээ харилцаж байсан харилцаа баг хүүхдэд нь өвчний суурь болж, таны сөрөг бодол, сэтгэл хөдлөл, танай ээжийн бодол одоогийн харшлын шалтгаан болсон гэсэн үг л дээ. Би түүний тийм харилцааг яаж тоохгүй өнгөрөх юм бэ? Танай ээж бол зөвхөн таны бодлын тусгал шүү дээ. Ээжт нь та нарыг материалын байдлын хомсдолд битгий ороосоо гэсэн сайхан санаагаар л хүүхдээ авах гэж шаардаж байж. Тэгвэл та түүнд гомдож дургүйсэж байдаг. Тэгээ би яах вэ? Тухайн үеийн байдлаа дахин гомдлгүйгээр шинээр эргэж хар. Эхний ээжинд хайрын мэдрэмж төрөх ёстой. Ээжигээ уучиж, түүнд хандах хандлага өөрчлөөрэй. Өөрийнхөө эцэг эхийг хүндлэсэн үгийг санаж гэнэ үү? Ээжид нь үйлдэлийн шалтгаан таны бодолд байсан гэдгийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрдэмтэд харшлын шалтгаан ховслоор мөн мэдээгүй зүйлээр алга болж байгааг баталжээ. Өөрөөр хэлбэл ухамсар энд анхдаг зүрх гүйцэтгэдэг гэсэн үг. Өвчин таны эртний ертөнцийг дэвчиж чаддгүйг харуулж байгаа юм. Хэрвээ та харшилтай бол өөртөө хүчирхийллийг нууж байна гэсэн үг. Энэ бүх мэдрэмж гадагшаа гарах замаа хайж байна. Идэхийн тулд өөрийнхөө дотор руу хандаж, зүхтааж байгаа зүйл рүүгээ үннээр зоригтой харах хэрэгтэй. Өөрийнхөө харилцааг шинээр хар. Энэ ертөнцийг ариутгсан гэж харах бодох хэрэггүй. Амьдралаас айх хэрэггүй. Түүний бүх илэрлийг хүлээж аваарай. Ямар ч хүчийг өөртөө ашигтайгаар эргүүлж болно гэсэн алтан дүрмийг санаж явахыг зөвлөж байна. Эсрэг нь загтнах. Эсрэг нь бол арьсаар дамжин гарч байгаа дурын зэвүүцэл юм. Танд ямар нэг зүйл таалагдахгүй байгаа боловч та мэдрэмжээ нууж байна гэсэн үг. Гэхдээ нуусан бүх юм ил гарч ирдэг учраас таны арьс сэтгэл хөдлөлийгт нь илэрхийлж байгаа хэрэг. Энэ нь магадгүй гэмших бодолж байж болно. Та өөрийгөө ямар нэг зүйлээр толботой болгосон бололтой. Над дээр нүүрэн дээрээ хуурайсан толботой эмэгтэй ирлээ. Шалтгаан нь нөхрийнхөө өмнө гэмших гэмшил болжээ. Хэдэн сарын өмнө тэр нөхрөө араар нь тавьж өөрийнхөө нэр төр нүүрийг толб болгосон аж.
нэг талаас бүх зүйлийг хэлмээр байсан боловч нөгөө талаас айсан гин. Далд ухамсар түүний бодлыг ил гаргах нь юм. Хүслээ дарангуйснаас болж захтнаа гардаг. Энэ юмыг хийх юмсан гэхээс гар захтнаад байна гэдэг хэлц үгийг сандаа. Эсвэл таны дотор гадна байдалтайгаа нийцэхгүй нууцлаг бодол байна гэсэн үг. Амьдралдаа сэтгэл дундуур байх нь арьсыг улайлгаж захтнуулж болно. Арьс захтнах нь мөн сэтгэл ханамжийн бэлэг тэмдэг болж болдог. Өөрөөр хэлбэл та сэтгэл харамж авахыг хүсэж байгаа боловч таны ёс зүйн үнэмшилтэд зохицохгүй байна. Хүүхдийн эсрэг нь бол түүний эцэг эхийн нэг нэгнтэйгээ харилцаа үйлдэлээ эргэн харахыг анхааруулсан дохио юм. Арьсны өрөвсөл нь таны амьдралд тайван байдал, инхрийлэл, анхаарал, халамж дутагдж байгаагийн шинжээ. Тиймээс өөрийнхөө биеийн халамж шаардж байгаа хэсэгт анхаарлаа хандуулаарай. Арьсны шүүс захтна, мэдрэлийн гаралтай арьсны захтна, экзем, нейродермит. Энэ бол хязгааргүй хүчтэй харшилдаан сөргөлдөөн гэсэн үг. Та хэн нэгнийг үгүйсгэж тонон дээрлэгдэх юм байна. Мэдрэлийн гаралтай маш хүчтэй тасалдал, өөрөөр хэлбэл стрессээс болж шүүс тулан мэдрэлийн гаралтай захтнаа тусдаг юм. Тийм үед хүн асар их төрөнгийн занг ил гаргадаг. Над дээр гарын сарвундаа шүүс захтнаатай залуу ирсэн юм. Эмчээ, миний гар юу болсныг хардаа цаашид төвчхийн арга алга. Ямар нэг арга хэмжээ авч өгөөч. Гараас нийдээ гоожиж, идээсэн хальсаар бүрхэгдэж аймар болж, өвчтөн тэсхийн аргагүй захтнаа халуун орхихоос болж зовж шаналж гүйцжээ. Түүний далд ухамсартаа маш амархан холбоо тогтоолоо. Ямар нэг юм шалтгаан байсан тухай асуухад байсан 2 сарын өмнө болсон гэлээ. Би аль эртнээс эхнэрээ араар тавиад байгааг сэжгэлсэн юм. Нэг удаа түүнийг би нууц амрагтайгаа машинд байхад барьсан юм. Маш их гомдож зэвүүдсэн бөгөөд машинтай нь бензин асгаж байгаа шатаачмаар санагдсан л да. Тэгвэл үүнд ямар учраас эдээд захтнаа хэрэгтэй болсон юм бэ гэж далд ухамсараас нь асуухад тийм аимшигт юм хийхээс нь хамгаалж гэж эрэгтэй далд ухамсарынхаа өмнөөс хариулсан юм. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа элч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.1